Хүн шиг амьдрахад ус шиг хөгж бид юунаас эхлэх ёстой? За нэгдүгээр асуудал нь бол төртэй холбоотой бизнес цэцгэлдэг ийм л тогтолцоор орж байна. Яг ч ингэж хариуцлага гэдэг юм нийгэм байхгүй бол хизээч бид нар хүн шиг амьдарч чадахгүй юм байна шүү гэж боддог. Тухайлбал өнөөдөр Монголын эдийн засгийн бүтцийг аваад үзье. авиалгын үзүүлэлтээр бид сүүс биш гэж хэлсэн. Энийг ардын байгаа цагт хийхгүй. Би энэ хатуу хэлнэ шүү. Яг л ардын нам өөрөө энэ системийг бий болгосон. Дахиад хэлнэ. Авилга. Энэ системийг хизээш нураахгүй шүү дээ. Аав нь мөнгөтэй бол хүүний хурлын гишүүн болно гэж явж байна. Энэ улсад маш олон хүний дургу хүрдэг маш олон асуудал байна. Түүнээс эдийн засгийн хувьсгалын бас нэг нөгөө тал нь юу гэхээр ерөөсөө хүн сурталтай тэмцэх. Өөрийнхөө ирээдүйг тодорхойлсон ийм хөгжлийг л өнөөдөр авчрах гэдэг. Яг энэ салаа зам дээр ирсэн байна. Их зүйн шинжилгээ хийхгүйгээр бид эдийн засгийн өсрөнгөө хөгжлийн талаар яриад чирхүү үзье. Яг одоогоос 20% жилийн өмнө салхисан ардчлалын салхи бид бүхэнд ардчлал бас эрхчлөө шударга ёсыг хэлсэн. Тэгвэл өнөөдрийн цаг 1 минут тутамд Монгол хүний эрхчлөө өргөжлөгддөг. Үүнтэйгээ монголчууд эвдрэг амьдрах нь энгийн үзүүлэлт болсон. Монгол хүн яавал ажилтаа, орлоготой, аюулгүй орчинд амьдрах вэ гэсэн асуултын хариулт нь энэ нэвтрүүлэг хариулах болно. Эдийн засгийн хувьсгал гэж арчилсан нам маш том хөтөлбөр зарласан. Тэгээ энэ хөтөлбөрийн ер нь зорилго нь юу байсан бэ? Энэ эдийн засгийн хувьсгалыг яагаад хийх болсон бэ? Яг нь ер нь давчхантай хэлцэхэд Монголын эдийн засгийн аюулгүй байдлын бүрэн алдагдаад баялагын байралтыг шударга явуулъя. Монгол улс хэдийгээр маш их баялагтаач тэр баялаг нь энэ улстай энэ ард түмэндээ шингэх биш. Өнөөдрийн байдлыг бүгд мэдж байгаа. Хэн ч тайлбарлах хэрэггүй. Гадны одоо халаасыг түнтэйлэх юм ийм буруу замаар орсон. Энэ өсөлтийн эдийн засаг маань хүндээ наалдаж байна. Энэ эдийн засгийн өсөлт Тодорхой төвшөнд одоо цаашаага бүх салбартаа жиг түүж боломж байна уу гэсэн ийм асуудал биднэрт тавьчих. айл гэрд очихгүй байгаа үндсэн шалтгаан бол төрийн оролцоо маш өндөр байна. Монгол хүмүүс өөрсдийн бизнестэй өмч хөрөнгөтэй болох тэр орон зайн дээр төр их томроод тэлээд байна. Цөөнх нь хөлжөөд байна. Энэ их өндөр оролцоогоор тэр өрх гэрд очиж байгаа эдийн засгийн өсөлтийг замаас нь хулгайлаад. Тэгэд тэр төрд чинь төрд хамаатай, дарга нартай хамаатай хэсэг бүлэг бизнесийн бүлэглэлүүд илүү үйлчилсэн бодлого тэнд яваад байна. Хоёрдугаарт нь бол бид нэр хүн хувийн өмчтэй байж болно гэд хэлчихсэн байгаа боловч тэр хувийн өмчийн дээрэмдэж явждаг биш тийм ээ. Хамгийн том булгаа бол банкны зээлийн хүү. Тэрнийх нь үн цэнийг унгаагаад байдаг биш. Харин ч одоо тэрийг баталгаажуулж өгдөг үн цэнийг одоо өдрөөс өдөрт нэмэгдүүлж байдаг тэр бодлогыг бол одоо болтол хэрэгжүүлж чадахгүй байгаа байхгүй. Энийг бол өөрсдөө нь хувьсгал хийх зорилго байна. Арсан намайг яг өөрийнх нь бас нэг амин чухал зүйл нь эдийн засгийн хувьсгалыг хийх тул энэ нийгэмд шударга ёсыг тогтоох гэдэг асуулт маш чухал байна. Авилгал байгаад байвал энэ улсаар хөгжихгүй. Хамгийн энгийн гаргалгаа. Төрд ажиллаж байгаа дарга нь хуульж очивол нүдэн дээр нь байж байгаа харчин. Энэ ард түмэн чинь төрдөө итгэхгүй болчихж шин. Тэгээ өнөөдрийн байгаа байдал өөрчлөлт таалагдж байгаа бол ардын намыг сонгож болно. Одоо байгаа байдал бол нэг ноён одоо барлаг хоёр шиг харьцаад байна шүү дээ. Би зөвшөөрлөж өгнө. Өгтөө хугацаатай өгнө. Сунгахтаа авилгал авна. Ийм баталгаагүй. Иргэдийнхээ төлсөн татвараар төр нь хийх ёстой ажлаа хийдэг, иргэдтэй чөлөөтэй үйлчлдэг. Ийм л тогтолцоог бий болгоё. Ийм үзэл баримтлалтаар суурж эдийн засгаа хөгжүүлэх гэсэн санаа явж байна. Өнөөдөр монголчуудад тэнгэр багцсан өндөр барилдах дэлхийд гайхах том хөшөө өдөр болгон сансарт нисдэг баян тансаг амьдрал бидний түүхийн хүсэл биш. Харин хүн бүр ажилдаа орлоготой эрүүл аюулгүй орчинд амьдрах нь Монгол хүн бүрийн хүсэл мөрөөдөл болсон. Мэдээж хэрэг эдийн засгийн бол эцээчд бол хүн дээр очиж төвлөн юм. Гарцаагүй хөрөнгө оруулалт хийгээд гарцаагүй хождог ганцхан салбар байна л гэж би боддог байна. Энэ бол боловсролын салбар. Залуучууд анзаардаг бол яг залуучуудад зориулсан бодлого хаана байна гэхээр залуучууд маань дундч давхарг нь олон байхгүй нөгөө олонход маш олноороо байгаа. Тэгэхээр тэднэрт зориулагдсан бодлого гэж байхгүй байна гэдэг бол тэр Монголын нүүр царай болж байгаа, Монголыг тодорхойлж байгаа тэр дундаж хэсэг бол хэсэг рүү хандсан төрийн бодлого алга байна. Дундаж орлоготой хүмүүс нь олон болсон. Нөгөө ягдаг чинээл гэрэгний нийгмийг байгуулъя гэдэг ийм асуудал байна. Яг ингээд харахаар нөгөө Монгол хүнээ ажилтай болгоё, орлоготой болгоё, өмчтэй болгоё. Хувийн сектор тийм ээ, хувийн бизнес эрхэлж байгаа хүмүүсээ дэмжиж бизнесийн томруулах, энэ хүмүүсийг одоо зээлээр дэмжиж улам одоо ошиг орлогоо арвижуулах
нь тусалцаа үзүүлье. Хувийн компаниуд ажлын байр нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх татвараас чөлөөлье тийм ээ. Ийм бодлого бол ерөөсөй байхгүй байгаа. Гэвч улсын хэмжээгээр 66 мянга гаруй аж ахуй нэгж байгаа. Тэгвэл энэ 66 мянган аж ахуй нэгжийг одоо босгож ирэх цаг болсон. Тэгэхээр эдний одоо төлдөг 1.5 тэрбум төгрөг хүртэр одоо жилд одоо ийм орлого үйлдвэрлэл явуулдаг аж ахуй нэгжээс 10% татвар авж байгаагаа буцаагаад 9% буцааж олгоё гэж. Тэгжээж энэ нөгөө Монголын аж ахуй нэгжүүд жижиг дунд хэлбэрээр маш тайхан босч ирэх хэрэгтэй байна. Тэгэхээр хамгийн түрүүн хийх ажил бол төрн үүргээ хүлээх хэрэгтэй. Засгийн газар дундаж Монгол иргэнийхээ үзүүлэлтийг нэмэгдүүлдэг өөрийн үүрэгтэй байх хэрэгтэй. Монгол хүн өөртөө эзэн байгаа цагт монголчууд бид эх орондоо эзэн байж чадна. Төрн үүрэг хүлээж хүмүүн олондоо үйлчилдэг болсон цагт хариуцлага бий болно. Энэ бүх эдийн засгээс орж ирж байгаа орлого бол эдийн засгийн эрчимтэй өөрчлөлийг бий болгож байгаа энэ орлогод буцаад хүндээ нэлцэх л байна. Яг Монгол хүн дээр наалдаж бууж байгаа юм айгүй бага болсон. Энийг өнөөдөр бид өөрчлөх нь бол яг авсан нам хүнээсээ эхэлж бодгоно явах хэрэгтэй тийм ээ. Хуулиуд бол байгаад байгаа. Хуулийг хэрэгжүүлдэг засгийн газартаа болно. Шудраг хуулийг гаргадаг улсын хурлтаа болно. Та ачсан Монгол улсын эрх чөлөөт иргэн нь харин та эдийн засгийн эрх чөлөөг эзэж чадж байна уу? Монгол хүн эдийн засгийн эрх чөлөөг олгох цаг нь болсон. Харин тэрхүү эдийн засгийн эрх чөлөөг олгохоор ачсан нам эдийн засгийн хувьсгал аяныг эхлүүлсэн. Манай ард түмэн ам ажлын нэгдлийг нь хангасан, амснаа биелүүлж чаддаг бүс төрийн хариуцлагатай хүчнийг энэ сонгуульд сонгох нь дамжиггүй. Ачсан нам 2004 онд Улсын хурлын сонгуульд оролцсон. Нийгмийн бодлогын хамгийн шудраг бодлого болох хүүхдийн мөнгийг амтаж энэ сонгуульд оролцсон. Бид нар хүүхдийнхээ мөнгийг өгч чадсан. 2008 онд Монгол хүн болооныг эх орныхоо байгалийн баялагын эзэн болох Эрдэнэ хувиа бид бүхэн амласан. Бид нар энэ амлалтыгаа бас биелүүлж чадсан. 2012 оны сонгуульд бид бүхэн эдийн засгийн өсөлтөйгөө айд үрх болгон Монгол хүн болгоныхаа амьдралд оруулах амлалтыг авч байгаа. Бид нар авилгад хэр давхуртай тэмцэх энэ амлалтад авчиж байгаа. Нийгэм шудраг ус тогтоох, шудраг усыг хэм хэмжээ болгох энэ амлалтаа бид нар хэрэгжүүлж чаднаа.